8 төсөлтүүд хийдэг. Буудлын өрөөндөө шатааж батаа. Тийм буудлын өрөөндөө жижиг шатааж батаа. Тийм юу муу ажилтдаг юм тохиол. Гайгүй мэлээ. Тэрүүгээр эндээ шатаагаад ингэж байгаа гайгүй хичнээн ч тааш таа эндээ. Брендийн хувьд л өрмөн гэж байгаа тийм. Тэгээ анх нөгөө Shark Tank-д ороод бүртгүүлчихэд явж хахад компани байгуулаарай. Компани дээр нэг оюуны өмч брендийн лого дээр бүртгүүлэх хэрэгтэй шүү гэдээ явж хахад өрмөн гэдгээр компани авах гэсэн чинь 98 онд илүү авсан байт юм лээ. Тэгээд манай он юу гэж өгөх үү, яах вэ гэж бид хоёр ярьжсэн. За яа дихийн сэтгэлээр орлоо гэдэг угаасаа энэ манайхыг илэрхийлж амж энэ нэрээрээ байя гэд. Угаасаа одоо энэ компани байгуулагдлаа гэхэд үндсэн үйл ажиллагаа нь яг ийм хөгтөж чиглэсэн юм байна. Анх нөө компани том хүдэд зориулж хийжсэн. Тэгээд хөгтөд зориулж байгаа юм шиг хийх учраас энэ нэрийгээрээ өгнө гэж байгаа л тэгэл. За одоо энэ болохоор манай нөгөө бодинууд яг үйлдвэрлэлд ороод явж байна. Тийм. Тэгэл одоо эндээс дамжлагаараа бид нар сая нөгөө сүүлийн хөрөнгө оруулалтаар яг хамгийн сүүлийн үеийн бүрэн автомат одлын машинуудыг авсан. Тийм. Тэгээд илүү бүтээмж сайжирч байгаа, гарт хурцж байгаа. Нөгөө талдаа нөгөө манай ажилчдад илүү бас амар. Урд нь болохоор ингээд нөгөө хуучин машин дээр ажилладаг байсан. Жохон байж ал зогсчдаг, засвар үйлчлэгээ хэрэгтэй алдаг. Надад болохоор тийм асуудалгүй. Илүү нөгөө хөдөлмөрийн хөнгөвчлсөн. Тэр жишээ нь утсын ингээд хайчлал тасалдаг байсан бол одоо бүрэн автомат машинаараа өөрөө тасална гэдэг. Тэгээд би тэгэд энийгээ хийхдээ ингээд нөгөө ажилчдад маа нөгөө харах орчин айгу үзэгдэх орчтой юм хэвээр. Тэгээд ингээ гэрлүүдээ бүгдийг буулгаж ирсэн. Айгу олон нөгөө гэрлүүдийг суулгаж өгсөн. Тэгээд нөгөө шалтгаан шалтай байгаад хахаар хүмүүсийн ингээд нуруунаас даардаг, доороос даардаг. Тэр яг ингээд нөгөө ажилчтайгаа байнгын сууж явах хэсгүүдэн доогуур нь ингээд яг PVC зориултын шатнуудыг тавьж өгсөн байгаа. Нөхрөө бид хонгороо гэж таа. Хонгороо чи надад 500 сая төгрөг л олоод өгч. Би тэгээд тэрнгээр ихэлж үзэн тэрнээс илүүг бол асахгүй гэд. Тэгээд яг 200 сая манай он цалингаас өгөөд 300 сая хадам мижээс зээлж өгөөд. Тэгээд яг анх 500 сая төгрөгөөр материал аваад тухайд бас ноолуур хэлж байсан. Ноолуурынхаа хүнд яг анхныхаа захиалгыг өгөөд тэгээд тэрнгээрээ тэр анхныхаа нөгөө нэг загваруудыг борлуулад олсон мөнгө эргэлдүүлж авсаар байгаа л тэгээд өнөөдөр ирсэн. За тэгвэл ээж чинь 300 сая төгрөг хөрөнгө оруулсан юм байна. Нөхөр чинь хонгороо чинь 200 сая төгрөг хөрөнгө оруулаад анхны бизнесээ 500 саягаар эхэлж ирсэн юм байна, тийм үү? Миний хувьд бол яг эхнэрээ бол юу хиймээрэн өөрөө хий чадах хүртэл яв гэдэг. Тэгээд өнөөдөр энэ хэмжээнд босгоцсныг бол эхнэрээ бол хөндлөж явдаг. Бид нар яг нера дээрээ болохоор тийм нэг тусгай зорилттой давуу ашигладаг. Зөвхөн нера хөвтөд зориулсан давуу. 1 нас хүрээд 2 нас хүрээд ингээд илүү том болсон. Арсны хувьд илүү төлчсөн. Тэр хөвгтүүдтэй зориулаад энгийн давуу материалуудыг ашигладаг. Гэтэ эдгээр маань бол 100% хөвгөн давуу материалууд байдаг. Энэ одоо өгнө дотроос их энэ үгийг юу байна л та энэ одоо грийн босс гэж штеп энэ ч одоо угаасаа л одоо дөнгөж төрсөн охид өгөөч юм бүгдээ л харахгүй л грийн босс байдаг л та. Анх хүүгээ хараад төржсэн сэтгэгдлүүдийг л яг тэр чигтэн болгосон. Тэгээ Монгол гэртээ яг Монголын уламжлалтай. Тэгээд уусаа гэрийн гэрэл гэгээ нар байдаг учраас нар. За тэгээ энд яг нэг пуужа оруулж өгсөн хэдийн Монгол гэрт байгаа ч гэсэндээ бид нар одоо дэлхийд одоо танигдах хэмжээнд сэтгэж хүүхдүүдэд хүмүүжүүлэх хэрэгтэй. Бизнесээ эхэлснээс 6 сарын дараа Shark Tank-д бүртгүүлээд нөө нэвтрүүлгийн бичлэгэнд ороод за би хөрөнгө оруулалт авах юм байна гэдгийг мэдсэн. Амлсан хөрөнгө оруулалтаа хий гэдгсэн. Тэгээд нөгөө гэрээгээ танилцуулсан. Тэгээд гэрээн дээр нь юу хийсэн бэ гэхээр өмнөх Shark Tank-ууд дээр ингээд мөнгө авангуудаа компаниуд хамбууруулад явцсан аягүй аж ахуйн нэгж байсан юм лээ. Гэрээний нөхцөл маань болох байна гэх. Тийм үү. Тэгээд хөрөнгө оруулалт авах болчих юм өөрсдөө татгалзсан юм байна тий. Тэгээд тэрний мөнгөө яаж авсан? Манай нөгөө хамт ажиллаж байсан эгч нараас манай нэг эгч залгаад тэгээд анд яаж ийм төрөн оролт эдэр нь юу болж ийм гэдээ асуухаар нь нөхцөл дээрээ тохиролцож чадаагүй тэгээд ингэ байж наа гэдгсэн чинь юуны тулд хамт олон байсан бэлээ бид нар тэгвэл босгоод өгье гэд тэгээд нэг 21 хүн нийлээд 25 сая төгрөг боссон. Телефон Shark-ийн оронд нөгөө голомт банкны тэр ярьсан эгч чинь жинхэнэ тэрээс илүү хүчтэй Shark байна шүү дээ. Бодлогын судалгаа хийх гээд Гуанчжоу явсан. Тэгээд тентхийн хамгийн одоо нэг үнэтэй хамгийн орчин үеийн моол дотроос нь яг за би эндээс л даваагаа авна гэж бүтэн одоо
5 өдөр тэрнгээр хөлөө эргэтл яваад. Хойд ч бас давуугаа судлахад чинь тодорхой хэмжээний сэмплийг ингээд авчдаг, хайчлаад ч юм яагаад ч. Тэгээд ингээд ороо буудал дээр ирэнгутаа ингээд хүчитэл нь угааж үзэн. Тэгээд тэр нь хэр сунж ийн, будаг гарч ийн үү, дарвайж ийн үү тий. Тэгээд хамгийн сүүлд нь шатааж үзэн. Хүн давууг шатаахаар яг ийм нэг хүн давуу нөгөө херус гэж ядаж үсч шатаахаар тийм херус үнэртдэг. Спандексийн орцтой бол ингээд хар утаа гараад ингээ юм бөөгнөрч үлддэг байхгүй. Энэ нэг гонжоогоос анх шатааж үзэж автаж байсан материалууд чинь нэг үстэй. Энэ бол яг нэрэн зориулттай нөгөө зөөлрүүлсэн хүн давуу материал гэж явж байгаа. Бахараа таг зөөлөн байгаа. Тийм байна. Одоо яг олонсын стандартад нийцсэн яг хүүхдийн одоо эрүүл мэндийн сертификаттай гэдэг. Яг эрүүл мэндэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүүхдэд зориулсан гэдэг. Насны хүрсэн хүний арьсаас хүүхдийн арьс 1.5-аас 2 дахин нэмгэн байж байдаг. Техний 3 нас хүртлээр ерөнхийдөө нөгөө арсны төлөвчлөлт нь явж байдаг. Тэр үед нь яг ийм нөгөө ээждээ тэврүүлсэн юм шиг тийм зөөлхөн байх, ээжийнхаа дотор байгаа юм шиг зөөлхөн байх тэр орчныг бүрдүүлж тэр хүүхдийг сайн унтуулахын тулд ийм илүү зөөлрүүлсэн материалыг ашигладаг. Анх бол ингээ бүтэн урлагтай хуулга байдаг. Тэгээд энийг флотер гэдэг энэ зүсгч машинаар зүсээд тэгээд тэрийгэ цэвэрлэдэг. За одоо ингээл үг болгоод цэвэрлэн гэсэн. Илүү дутуугийн хуулаад бөөрөн хийвэл доторчлын хуулж байгаа л гэж нэлээд гар ажиллаатай. Тэгээд дээрэс нь манай нөгөө загварууд чинь хамгийн багтаа 2-3 өнгө ордог. Тэгээд өнгө тус бүрийг нь тэгж хэвлээд ингээд бүгдийг нэвлүүлээд хамгийн эцсийн үйлдвэрээр ингээд бүтээгдэхүүн болгож гаргадаг. Аюу нарийн гар ажиллагаатай юм байна шүү дээ, тийм. Яагаад энэ одоо хэвлэлийн төрлийг сонгож авсан юм бэ гэхээр энэ хэвлэлийн төрөл маань өөрөө давууны өнгө хэсэг дээр наалтаа цаашаа нэвтэрдэггүй. Будагч бол ингээд даавндаа гүнд нь нэвтрээд тэгээ ингээд хүүхэд хөлрөх юм бол хөлстэй нь оролт ороод харшлаг хэрсэлтэй байдаг. Тийм учраас бид нар нөгөө ямар нэгэн байдлаар хүүхэдтэй одоо хор нөлөө үзүүлэхгүй гэдэг байдлаар энэ хэвлэлийг бол сонгож авсан байдаг. Одоо цар тахлын үед яг яаж явах танах? Сая одоо цар тахлын үед гэдэг юм бол жишээ нь сард бол хамгийн багтаа 15-аас тэгээд зарим үедээ хэлбэлцээ 20 сая төгрөгийн цэвэр зардал гарсан. Ямар ч орлогогүй намс болсон. Тэгээд яг ч аргагүй бид хэд нөгөө зорьсон зорилго байгаа. Тэгээд бүтэн ингээд 9 хүн ингээд надад итгээд байж байхад зогсчиж болохгүй. Тэгээд дараагийн шатны хөрөнгө оруулалтыг татсан. 3% зээл хөцөлтөд бүтээгүй. Тийм болохоор 3% болохгүй байлаа гэд би зогсож болохгүй. Тэгээд тэр агуулгаар бид нараа юугээ хөрөнгө оруулалтаа татаад тэгээд хямралын үед хэцүүдэх байсан бол бид хэд харин илүү хүчрхэгжээд илүү том байранд ороод багаа илүү бэхжүүлээд тэгээд үйл ажиллагаа. Тийм ажлын байрыг дэмжих 3% хүүтэй зээлийг одоо аж ахуйн хэмжээнд маань авчих юм бол маш их дэмэлтэй. Яг өнөөгийн нөхцөлд Монгол улсад банкны зээл хэтэрхий өндөр байгаа л да. Жирийн үйлдвэрлэгч нар банкны хар дансанд орохгүй тулд л урд хормоогоор хоод хормоогоор нөхөөл яаж хийж байгаа тэр зээлдээ төлдөг, цалингаа тавьдаг, дотороо төлдөг энэ систем нь энэ жирийн үйлдвэрлэлийг бүр нухчин дараад байгаа байхгүй. Одоо яг хэдэн төрлийн заваа гаргаж байна? Одоо яг гэх юм бол өдөр тутмын нэг 10 дотроо л бид нар хийж чадчихээн. Овын загварын төрлөөд бол 60-70 гээд байгаа. Тэгээ нөгөө нэг үйл төрлийн хүчин чадлаасаа хамаарат нас нь багасаад, ресмер нь багасаад, юу төрөл нь багасаад одоогоор бол нэг 10 дотроо л эргэлдэж байна. Цаашид яг ингээд хийгээд явна гэх юм бол яг номер 1 Монголын одоо хүүхдүүд ингээд хувцас гэд бодоход бүрмэн бодогддог. Бүх төрлийн хэрэгцээг нь хангах хувцас нь байдаг тийм л брэнд болох юм гэх юм болж байгаа. Миний хүүхдүүд болохоор миний ураг шалгах тэмүүлэл яг юм нөгөө урам зориг хүч байсан болохоос ш хүүхдийг гаргая гэдэг шийдвэрийг ээжүүд гаргадаг тий. Тэгэхээр хүүхдүүдийг яг одоо маш олон ур чадваруудыг өөрт чинь зааж байгаа тийм давуу чанар гэж бодож байгаарэ. Аз жаргалтай ээж байгаарэ. Тэгээд мөрөөдөж чадах юм бол, зорж чадах юм бол ер нь бүтггүй зүйл гэж байхгүй мөлий шүү. Тэмцэгч байгаарэ. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч юм. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая. За, нэвтрүүлгийн нэрээр өндөрлөө. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.